За сайн байцгаана уу? Монгол хуур төвөөс мэдчилж байна. За тэгээд манай төвөөс одоо Монгол хуур центр гэсэн пэйж хуудсан дээр морин хуурын талаар одоо энгийн одоо арга иргэдэд зориулсан ингээд цоврал зөвлөгөө хүргэе гэж бодсон. Тэгээд эхний зөвлөгөөг би та бүхэндээ хүргье. За манайхан гэдэг энгийн хүмүүс маань бол ингээд нөгөө гэрт нь ингээд морин хуур байж идэг. Тэгээд тэр нь ингээд дуурахгүй байна гэдэг ингээд бүгдээрээ тийм асуудлыг бас ингээд бид нар руу уцаар ч юм ингээд ярьж асуудаг байна. Тэгэхээр ерөөсөө морин хуур маань яагаад дуурахгүй байна гэвэл нэгдүгээр давирхаа гэдэг зүйлийг заавал түрхчиж морин хуур маань дуурдаг байна. Тэгэхээр энэ морин хуурны ном байна тийм ээ. Номны хялгасанд одоо ийм давирхаа зориултын одоо давирхаа түрхчиж морин хуур маань дуурнаа. Тэгэхээр бид бүхэн эхлээд энэ давирхаагаа олж авах хэрэгтэй. Тэгээд зөвхөн энэ номны хялгасанд хүрэх. За тэгээ морин хуур ингээд давирхаад нэг гэхээр хүмүүс маань бүр ингээд энэ хоёр утсын зарим нь бүр ингээд давирхаадсан байж идэг. Тэгэх юм бол болохгүй. Тийм учраас номны хялгасыг зөвхөн давирхаад. Тэгээд ингээд цагаан болоод нэлээд ингээд цагаан болоод ирэнгүүт энэ давирхаа маань яд бүхээр энэ утсан дээр ингээд зуурамтгай юм чанар бий болгоод тэрнээс дуу аваа маань гардаг байгаа. За би ингээд за нэг дэх зөвлөгөө маань энэ байна. Тэгээд бид бүхэн морин хуур маань дуурахгүй байх юм бол давирхаадж дуурнаа. Давирхаа гэдэг маань одоо ерөнхийдөө хөгжмийн дэлгүүрүүдэд худалдаалагддаг тийм зориултын одоо бидний бүр ингээд хар ухаанаар ойлгох юм бол нөгөө модны давирхаа л гэсэн үг. Тэрийг ингээд боловсруулад хөгжимд зориулсан юм давирхаа байдаг байгаа. Тэгээд та бүхэн маань одоо хэрвээ давирхаа авахыг хүсвэл бас манай Монгол хуур пэйж хуудаснаас асуугаад авч болно. За баярлалаа.